За 14 дугаар бодлогын бодолт хийе. 14 бол интеграл бодох ба. Интеграл. За эндээс энэ интегралыг бодохдоо дараах чанарыг ашиглана. За хэрвээ интегралын тэмдгийн дотор f(g) гэсэн хоёр функцийн үржир байх юм бол тэр үржир функцээс x-ээр авсан интегралыг бодохдоо за энэ f(g)-2-ийнхоо аль нэг нь f-ийн ч байж болно, g-ийн ч байж болно. Аль нэгийг дифференциал руу оруулж болно. А нөгөөх нь үлдээгээд. За тэгвэл тэр яг хөөхтэй f за би одоо энэ удаа g-г сонгож аваад дифференциал руу оруулах юм байна. За тэгэх юм бол яг хөөхтэй f үлдэнэ интеграл авч байгаа хувьс маань юу гэхээр g-г нааш нь оруулж ихээр их функц нэг авагдаад том g гарч ирнэ. А эсвэл за f-ч би сонголт хийж нааш нь оруулж болно. Тэгэх юм бол f-ийг нааш нь оруулж тохиолдол интеграл дотор g үлдэнэ. Тэгээд дифференциалын тэмдэг дор яг гэхээр f нааш орж байгаа юм чинь f-ийн том f буюу их функц нь болж орно гэж. За энэ чанарыг ашиглах юм бол бид ингэнэ. Одоо энэ маань f y-ийн хасах x куб зэрэгт нь f гэж үзээд а x квадратыг би g гэж үзчих. За x квадратыг дифференциал руу оруулж ирэх юм бол y-ийн хасах x куб d за x квадратын их функц нь болохоор 2 зэргийн зэрэгт функцийн их функц нь бол зэрэг дээр нэгийг нэмээд тухайн зэрэгтээ хуваана гэсэн ийм дөрвөн баримтлал. За тэгэх юм бол хоёр зэрэгт чинь нэг нэмэгдээд яг 3 болно. Тэгээ 3 тоо. Өөрөөр хэлэх юм бол x кубыг хуваах нь 3 гэсэн. Дифференциал дотор ийм. За одоо эндээс би дахиад хоёр дахь чанарыг ашиглая. За тэр юу авах вэ гэхээр интеграл f dx гэж. За энд байгаа гадна талд нь үржиж байгаа коэффициент тогтмол коэффициент шүү. К тогтмол тоо. А f бол интеграл авж байгаа функц x бол яг дифференциалд орох хувьсч буюу ямар хувьсчаар интеграл авах гэсэн харагдаж байгаа. За тэгвэл эндээс k гэсэн энэ тогтмол коэффициентийг яг өгөхлөөр интегралын тэмдгийн дотор оруулж болно. Бас яг дифференциал руу оруулж болно. За өөрөөр хэлэх юм бол эхлээд k үржих нь f от dx гэж болно. Интегралын тэмдэг дор. А эсвэл яг хөөхлөөр f хэвээр байж d. Одоо энэ гадна талд нь байгаа k f руу нэг оруулж орно. Эсвэл f-ийг алгасуулаад d рүү бас оруулж байна. K үржих. За ийм чанар байгаа. Энийг ашиглана. А гэхдээ мөн энэ дотор тэгвэл дифференциал дотор үржсэн k-г шууд гадна талд нь бас гаргаад тавьчих болно. За тийм яг тэр зарчмаар энэ 3-1 гэсэн коэффициент байна. 3-1 гэсэн коэффициентийг урт талд нь гаргаж тавьчих. 3-1 гэж гаргаад тавьчих. За интеграл. Тэгвэл интеграл авах функц маань y-ийн хасах x куб байгаа. Дифференциал дотор яг гэхээр x куб үлдсэн байна. За x куб үлдэнгүүт энэ хасах x кубтай адилхан болгохын тулд би энд нэг хасах нэмж өгөөд яг тэрийг яг энэ лөө нөгөө хасахыг оруулчихлаа гэж ойлгож байна. Тэгэхээр бол хасах x куб. За одоо энэс харах юм бол хасах x куб энэ хоёр адилхан болсон гэж үзэж байна. Энэ хоёр адилхан болсон. За бас нөгөө талаас чанараа ашиглах юм бол энд хасах нэг гэсэн коэффициент, энд хасах нэг гэсэн коэффициент. Энэ хоёрыг шууд энэ хасахыг ийш нь оруулаад шууд хасахыг нэмэх нэг болсон ч болно. Эсвэл энэ хасахыг ийш нь оруулаад хасахыг нэмэх нэг болсон ч болно. Аль ч тохиолдолд яг өмнөх энэ хэсэг хэвээрээ гарна гэсэн үг. За тэгвэл одоо эндээс ийшээ мөрдлөө гэж ойлгож байна. За дараа нь одоо y-ийн x-ийн их функцийг y-ийн x нэмэх c гэдгээр шууд гэж олдог. Энэ таблицын интеграл байгаа. За эндээс энэ x бол энэ y-ийн зэрэг нь дифференциал дор яг тэр чигээр байж байгаа. Тэгвэл тэр нь өөрөө гарна гэсэн. Ийм санаа. Өөрөөр хэлэх юм бол энд хасах x куб, энд хасах x кубыг адилхан байна. Яг энэтэй. За тэгвэл дахиад y-ийн хасах x куб нэмэх c гарах юм. За ингэж бодгоо. За гэхдээ өмнөх коэффициент бол хасах 3-1 гэсэн коэффициент үүсэж тогтмол хэвээр байж. За энээс хойш интегралыг бодно гэдэг бол энэ чинь бол яг энэ ёсоор. Y-ийн x гэж y-ийн хасах x куб гэсэн үг тийм. Y-ийн хасах x куб нэмэх нь c гэдэг. За ингэснээр яг өгөхлөөр интегралын хариугаа ийм гарлаа. За манай тестэн дээр A, B, C, D гэдгийн D хариулт нь зөв болжээ. За энд хоёр үндсэндээ энэ гурван чанарыг ашигласан байна те. А энэ бол таблицын интеграл байгаа. А энэ хоёр маань
хоёр үржим функцийн алийг нь яг дифференциал руу оруулж болно. А гэхдээ аль нэгийг дифференциал руу оруулах тохиолдолд түүний их функцийг авч оруулна гэсэн ийм чанар байгаа. А эсвэл тогтмол коэффициент k-г интегралын урдалд үржиж болно. Эсвэл интегралын тэмдэг дотор оруулж болно. Эсвэл дифференциалын тэмдэг рүү оруулж болно гэсэн ийм чанарыг энд ашиглалаа. Тэгээд 14 дугаар бодлого бодогдлоо.